Улсын хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлэг өнөөдөр дэлхийн гэрүүлийн өдрийг, Монголын гэрүүлийн өдрийг өгтөж бас улсын хурал дахь хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг байгуулж байгаагаа өнөөдөр мэдэгдэж байна. За энэхүү бүлгийг байгуулахыг дэмжиж улсын хурлын 50 гаруй гишүүд гар үсэг цуглуулсан байна. Энэхүү бүлэг энэ хавар намрын чуулганаар цаашдаа улсын хурлаар хэлэлцэгдэх гэр бүлийн хөгжил, хүүхдийн хөгжлийн асуудал, нийгмийн олон зүйл залтыг зохицуулсан энэ хууль эрх зүйн орчинд хүүхдийн эрхийг, хүүхдийн хөгжлийг, гэр бүлийн хөгжлийг хамгаалах чиглэлээр санал бодол, үзэл бодлоо нэгтгэж дэмжих байр суурьтайгаар ажиллах юм зорилготой юм байна. Тун удахгүй бас бид хүүхдийн хөгжлийн хуулийг, гэр бүлийн хүчирхийллийн хуулийг, мөн засгийн газраас өргөн барих гэж байгаа гэр бүлийн хөгжлийн хууль, гэр бүлийн хуулийн төслүүд дээр ажиллана. Тэгээ энэ хуулийн процесс дээр ажиллах цаг хугацаанд бол бидний санал бодол, гэр бүл, хүүхдийн асуудал дээр нэгдэж байх ийм байр суурийг эмэгтэй гишүүд маань уриалж улсын хурлаа гэр бүл хүүхдийн хөгжлийг дэмжих бүлгийг байгуулж байгаа.